За баярлалаа. За дадлын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн асуудал тэгээд холбогдох нийгмийн бодлогын байнгын ороо өөрөө сонгон шил оруулалтаа гээд оруулж ирж дэмжсэн болохоор асуугаад байх юм алгаа. Нөгөө талаас өнөөдрийн чуулган өчигдөр өнөөдрийн чуулганы уралдаанд Арслан намынхан маань бас үндсэндээ ажил хийж төрийн ажилд бас одоо чөдөр саад болж байгаа ойлгох хэрэгтэй. Энэ тэгээд яг Баярмаа гишүүндээ байгаа ч юм уу ч юм. Намынхаа дотоод асуудал болгож үндсэндээ баялагын сан дэмжихгүй асуудал, засагт цаашдаа байхгүй асуудал гэдэг намын дотоод асуудлынхаа л асуудал зөрчлөн л илэрж харагдаж штэ. Тэгээ энийг одоо төрийн ажлын чөдөр тушаа болгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ хуралдаа суух хэрэгтэй. Ард түмнээсээ ичих хэрэгтэй. Сонгуулийн үеэр төрийн ажлыг сайжруулна, урагшлуулна, хяналт тавина гэж ингэж орж ирчээд өнөөдөр болохоор ажлыг одоо ингэж гацааж байгаадаа одоо ичих хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би бас Арслан намынхандаа энэ хурал чуулгандаа суугаад төрийн ажлаа одоо урагшлуулад хэлэлцэх чухал асуудлууд олон байна. Ард түмний амьдрал сайнгүй байна, эдийн засаг амаргүй байна. Бүтээн байгуулалтын эд улирал эхэлж байна. Өдөр хоногтоо уралдах байгаль цагаагаар амаргүй байна. Галт төмөртэй тэмцэх асуудал ингээд одоо цаг үеийн олон асуудлууд байгаа учраас тэр нэг 18-тай хүүхдүүдийн үерхэл нөхрөлийн асуудал ярьж байгаа насан дээр байгаа хүүхдүүд чинь нэг нь гуйдаг, нэг нь гуйлгадаг гэдэг юм уу. Ингэж ярьдаг асуудал биш шүү дээ энэ төрийн ордны чуулганы танхим чинь. Монгол улсын эрх ашигынхаа эренбэлж, ажлаа эренбэлж, хувь хүнийхээ асуудлыг одоо бас хойш тавих хэрэгтэй шүү дээ. Тэгээ улс орныхоо эрх ашигыг эренбэлж нэг тавьж ингэж асуудалд хандаасай гэж ингэж бодож байна. За хоёр дахь асуудал би мөнгө сайхан сайттай холбогдуулж асууж байгаамаа. Яг ер нь бол эрүүл мэндийн салбар амаргүй байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ энэний цаана дандаа төсөв мөнгөний асуудал. Эрүүл мэндийн салбарт оногдож байгаа батлагдж байгаа 3 гаруй их найт төгрөг. Энэ өнөөдрийн дотоодын нийтээгдэхүүний 3%. Тэгэхээр одоо эх жилийн 25 оны 26 оны төсөв төлөвлөгөө боловсрогдож байгаа үе байна. Цаашдаа энэ эрүүл мэндийн салбарын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлаар дотоодын нийтээгдэхүүний сая одоо нэр дэвшиж хэлж байна 5% төрөх асуудал. 6% төргөл ер нь өнөөдрийн тулгамдсан асуудлууд шийдэгдэх болцоо боломж бүрднэ гэж ингэж тооцоо судлаа гаргасан юм бэл. Тэгээ мэдээж шууд одоо 2 дахин нэмэгдүүлэх эдийн засгийн бололцоо боломж байхгүй. Үе шаттай нэмэгдүүлэх ёстой. Тэгээ эх жилийн төсөв төлөвлөгөөн дээр одоо ямар саналаа яаж явуулж байна вэ? Хөргүүлж байна вэ? 1%-аар нэмэгдүүлэхэд л одоо 1 их найт төгрөг нэмэгдэх ёстой шүү дээ. Тийм учраас эх жил одоо 26 онд эрүүл мэндийн салбарын төсвийг 1%-аар нэмэгдүүлэх, 1 их найдаар нэмэгдүүлэх тал дээр хэрхэн яаж санаачлаг гаргаж ажиллаж байна. Ингэжээж бид нэр одоо энэ эрүүл мэндийн салбар тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийднөхөөс биш зөв өнөөдөр нэг ганц эрүүл мэндийн сайдын асуудлаас болоод гэдэг юм уу. Эсвэл нэг эрүүл мэндийн байгууллагын даргаас болоод удирдлага арга зүгээс болоод ингээд эрүүл мэндийн салбар тулгамдж байгаа асуудлууд өнөөдөр үүссэн юм шиг яриад байж болохгүй. Энд чинь цаана өөрөө шууд төсөв хөрөнгөтэй холбоотой. Эннээс үүдэлтэйгээр өнөөдөр бас хэмнэлтийн бодлого явж байна. Эннээс үүдэлтэйгээр цаашдаа одоо бас энэ архаг хууч өвчтөй иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ бүрэн дүрэн үзүүлж чадахгүй эмнэлгүүд хязгаарлалт тавьж байна. Түүнтэй холбоотойгоор одоо бас эрүүл мэндийн салбарт цаашдаа төсөв хөрөнгийг нэмэгдүүл. За мөнгө сайхан сайд хариулт өгье. За манай эрүүл мэндийн салбар 2024 онд гэхэд нийт 2 сая 800 мянган иргэнд 26 сая тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Энэ одоо 20 оныхтой харьцуулах юм бол 10 сая тусламж үйлчилгээгээр одоо илүү тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Гисэг хэдий боловч өнөөдөр манай эрүүл мэндийн салбарт одоо төсөвлөгдөж тавигдж байгаа санхүүжилт маань хаанаач хүрэхгүй байна. Энэ хаанаач хүрэхгүй байгаа мөнгийг бид нар одоо яаж ч хүргэж хуваарлах гад эргээд одоо тусламж үйлчилгээнд одоо доголд гарах юм эрсдэл байсаар байна. Тэгэхээр олон улсын тооцоо судалгаанууд нь угаасаа тодорхой гарцсан байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний дор хаяж 6% хүрэх юм бол эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудал нь шийдэгддэг гэдэг ийм судалгаанууд гарцсан. Гэтэл манай улсын хувьд бол энэ жил 3% буюу
доод хэмжээний дүнгиж тал хувьд нь хүрж байгаамаа. Тэгэхээр бидний одоо тавьж байгаа гол зорилго бол 1 жилийн дотор шууд 2 дахин нэмэгдүүлээд 6% хүрэх бол одоо мэдээж боломжгүй. Тийм учраас бид нэр жилдээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 1%-аар нэмэгдүүлээд явуулъя гэдэг ийм тооцоол төлөвлөгөө гаргасан. Ингээд 2028 он гэхэд бид нэр эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6% хүргэж чадах юм бол бидний одоо манай салбарт үүсээд байгаа энэ асуудал маань шийдэгдэх нэ. Ингээд бид нэр 2026 онд одоо төсвийг тооцоолж төсөөлж өгөхдөө дотоодын нийт бүтээгдэхүүний 4% хүрэхээр ийм тооцоол төлөвлөгөөг өгсөн байна. Ингээд 2027 онд 5%, 2028 онд 6% хүргье гэдэг ийм тооцоолтойгоор ажиллаж байна. Энэ мөнх сайхан сайд энэ нөгөө гүйцэтгэлийн санхүүжилтийн тооцоолол ер нь хэр зэрэг байдаг юм бэ? Энэ нөгөө эмчилгээ үйлчлэгээтэй холбоотой асуудлаас үүдэлтэйгээр энэ санд одоо бас сөрөг нөлөөлөл үзүүлдэг асуудал байна уу юу? Өнгөрсөн жил бас одоо эрүүл мэндийн салбараас гарч ирсэн статистик баримтыг үзэж байхад жишээ нь одоо төрөлттэй холбоотой асуудлаар энэ эрүүл мэндийн санхүүжилтийг гүйцэтгэлийн санхүүжилтэнд шилжүүлсэнтэй холбогдуулаад хийсвэр хагалгаа хийдэг нь эрс нэмэгдсэн тийм ээ. Нийт төрж байгаа ихэд хуучин болвол нэг 20 дотор хувьд эзэлдэг байсан чинь гүйцэтгэлийн санхүүжилтэнд шилжснээр 40 гаруй хувь болж нэмэгдсэн гэдэг ийм тоо мэдээлэл явж ирсэн шүү. Тэгэхээр энэ гүйцэтгэлийн санхүүжилтийн чинь бодлого дотроо эмхэл зэгцлэх асуудал бас байгаад байна уу? Тэгээ энийгээ бас дотооддоо их сайн ярихгүйгээр одоо байгаа нөхцөл дээр нь санхүүжилтээ нэмнэ гэдэг байдлаар л асуудал хандаад байх чинь бас зөв биш шүү дээ тийм ээ. Энэ дээр нэг тайлбар хийгээч мөнх сайхан сайд. Тэгээ энэ дээр бид нар гүйцэтгэлийн санхүүжилтээр засаж залруулах зүйл ялчгүй байгаа. Тэд нар биднийг засаж залруулад явж байгаа. Ер нь санхүүжилтийн тогтолцоогоо өөрчлөөд гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн улсууд ер нь нэг 10-аас 15 жилийн дотор үндсэн голдролоо олж яваад байгаа. Тэгэхээр энэ рүү шилжиж чадахгүй маш олон улс байгаа. Манай улсын хувьд энэ рүү шилжиж зөвхөн 4 жил болж байгаа гэхэд харьцангуй маш сайн олд амжилттай байна. Бид нэр 20 онд манай улсад даатгуулагч нар маань 2 саяас дээш төгрөгийн тусламж үйлчлэгээ авах эрхгүй байсан шүү дээ. Гэтэл одоо бид нэр тогтолцоогоо өөрчлөлтний үндсэн дээр 104 сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах мэдслийг иргэн 5 сая төгрөг төлөөд бусдын даатгалаа санхүүжүүлээд ингээд авч болж байна. За энэ төрөх тусламж үйлчлэгээг бол эрүүл мэндийн даатгалын сан биш. Энэ бол төр даах тусламж үйлчлэгээ. За энэ кейсвэр хагалгаа нэмэгдсэн зөвхөн тусламж үйлчлэгээний санхүүжилттэй холбоотой зүйл. За гүйцэж хариулъя. Гэхдээ санхүүжилтийн тогтолцооны асуудал нэг 20% орчимд нөлөөлсөн байна уу гэдэг тооцоолыг бид нэр гаргасан. Тэгэд энэ жил бид нэр одоо эхийг яг өөрийнхөө физиологийн дагуу төрж байгааг санхүүжилтийн 40% нэмэгдүүлээд сая төгрөг болгосон. За кейсвэр мэдслэр одоо төрж байгаа тохиолдлууд хуучин яг хэвээрээ 850 мянга гэдэг энэ хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр ингээд бодлогын зохицуулалтуудаа байнга хийж явж явах хэрэгтэй. Шинжлээд бид нар яавал ард иргэдэд зөв сонголт болох вэ гэдэг энэ санхүүжилтийн өөрчлөлтийн шинжилтийг тасралтгүй бид нар угаасаа хийж хэрэгжүүлж явж ээж бид нар зөв голдролоо олон. Тэгэхээр одоо даатгалын сангийн эмдүүзийн хамгийн гол анхаарал хандуулж байгаа зүйл бол энэ. Яг нэн шаардлагатай тусламж үйлчлэгээ бид нар санхүүжүүлээ. Иргэд эрүүл мэндийн одоо боловсролоо нэмэгдүүлэх чиглэл рүү бид нар чиглэсэн энэ ажлууд дээр бас анхаарал хандуулъя гэдэг ийм бодлогыг төлхөө анхаарал хандуулж